Үзэгч та бидний нэвтрүүлгийг хүлээсэн үү? Та дахиад нэг шилдэг хөлөөмөгчний гайхалтай сэтгэл хөдлөмж түүхийг сонсомоор байна уу? Тэгвэл бидэнтэй нэгд хөлөмгийн бестселлер нэвтрүүлэг иргэн ирлээ. Энэ удаа бид дэлхийн шилдэг хөлөөмөгчд болох Лионел Месси, Фрэнк Лампард нарын номыг танд уншиж өгөх гэж байна. Тайлбарлагч Бажинемийн хамтаа яриа, сонирхолтой баримтууд, хэний сонсоогүй нууц мэдээллүүд эндээс задарна. Хөлөмгийн бестселлер нэвтрүүлэг Баасан гараг бүр. За сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Ингээд SBS News-ээс эрхлэн гаргадаг хөлөмгийн бестселлер нэвтрүүлэг маань яг 1 жилийн дараагаар 1 жилийнхаа ойн босгон дээр иргэн ирж байна үзэгчдээ. Өнөөдөр би та бүхэндээ за шинэ 3 дугаараараа хөлөмгийн энэ цаг үеийн ноён оргил дээр суучсан байгаа Лионел Андрес Месси хэмээх агуу хөлөмөгчний талаар ярилцах болно үзэгчдээ. Мэдээж надтай хамт энэ нэвтрүүлгийг баясгахаар, энэ нэвтрүүлгийг сайхан болгохоор улам илүү дэлгэрүүлэхээр манай тайлбарлагч Балжинэм ах маань студид хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд Балжин ахта энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Мэндийг чамд бол үзэгчдтэй ч гэсэн үргэлээ. За би бол одоо хоёул бол хамт ажиллаж байгаа байнга өдөр болгон би нэг харж байгаа мэдж байгаа. Гэхдээ манай үзэгчд бол танаас асуух зүйл их олон байгаа болоо гэж бодож байна. Юуны төрөнд одоо сайхан аварж гинөө, сайхан өвлж гинөө те. За тэгээд ажил төрлийн байдал ер нь ямар шуухан баг шиг байна. За ажил төрлийн байдал ерөнхийдөө нодлонгоо бол бүр SBS телевизийн цар хүрээ бол улам өргөжж байна. Нодлон бид нар бол зөвхөн сансар болон DDS-ээр бол манай хөлбөмбөг манай нэвтрүүлгийг бол үздэг байсан бол энэ жил бол Univision нэмэгдэж орж ирлээ. Хөдөө орон нутгууд гэлтгүүгээр бол ер нь тэгээд сайхан боллоо. Цар хүрээ өргөжхийн хэмжээгээр бол SBS телевиз маань бас олон контентуудыг авч бол хөлбөмбөг гэтэл бид нар ч одоо зөндөө олон төрлийн хөлбөмбөгийг бол дамжуулж байна. Тэгэхээр бол одоо ер нь өстөө цаашдаа бол улам өргөжих нь бол гарцаагүй боллоо. Үнэхээр бол одоо ямар ч үсэн нодлонгоо бол энэ жилийн сэтгэл санааны байдал ажил төрлийн цар хүрээ улам сайхан хүрж байгаа байдлын төр бол бүр улам янз юм болж байна. Тэгэлгүй яах вэ? За түрүүн биес нэвтрүүлэг хэлэхэд хэлдвэрлээд өнгөрлөө. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг маань яг 1 жилийнхаа ойн болсон дээр иргэн ирж байна. Таны хэлэх дуртай үг байгаа. Тэгээд энэ нэвтрүүлгээрээ бит хоёр өнгөрсөн жилийн хугацаанд бол 20 орчим дугаарыг хүргэжээ. Нийтдээ маш олон од тамирчдыг онцолсон байна. За энэ жилийн тухайд одоо ингээд Лионел Месси гэж агуу хөлбөмбөгчнөр эхлэж байна. Хоёулаас та өнгөрсөн жилийнхаа хөлбөмбөгийн бестселлерийн талаар 1 жилийн босго явж шүү дээ те. Энэ талаар ерөөсөө бестселлерийг хий гэдэг санаа бол одоо яг юунаас төрсөн бэ гэхээр Сэр Алекс Фергюсны номыг ерөөсөө харангуйтаа тэгэл төрсөн. Яагаад гэх юм бол тэр дээр бол ганцхан засгалжуулагчийн тухай бол ерөөсөө байгаагүй. Их олон хөлбөмбөгчдийн намтар яаж хэрхэн ирсэн талаар ингээд байсан. Тэгээд тийм учраас бол одоо би энэ нэвтрүүлэг их зүгээр юм байна гэх. Тэгэл ингээд хамтран ажиллагч та бүхэндээ хэлтэл одоо сайхан дэмжиж одоо ингээд өнөөдөр жилийнхаа ойг үзсэн. Сэр Алекс Фергюсны номоор бид нар 8 дугаар яваад, Эбрагаар 4 дугаар яваад, Лампардаар бас Жерардаар төдий дайны яваад тэгээд ингээд хавар бол одоо ялчгүй тэгээд амралтын байдал руугаа одоо шилжиж орсон. Тэгэлгүй яах вэ? За ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэгт хамт үздэг бүхэлдэгчтэй дахин баярлалаа гэж хэлж байна. Та бүхнийхээ одоо дэмжлэгээр манай нэвтрүүлэг дахин амин орж байгаа гэж ойлгож байна. Өнөөдөр бид та бүхэндээ дэлхийн шилдэг хөлбөмбөгчний алдрыг 4 удаа хүртэж байсан Лионел Андрес Мессигийн дугаараар Мессигийн номоор эхлүүлэх гэж байна үзэгчдээ. За Аргентинд өссөн бяцхан жаалхүү яаж дэлхийн хөлбөмбөгийн ноён оргилд хүрсэн бэ гэдэг талаар та бүхэндээ эхлээд хүрэх болно. За хоёулаа эхлээд номныхоо талаар бол бага насны талаар ярилцах байгаа тийм байж байгаа. Тэгээд би бас яг энэ ном эхлэхээс өмнө саяны чиний хэлдгийг бол одоо бүр сайхан дэлгэрүүлж хэлье гэж бодож байна л та. Ерөөсөө энэ хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг явснаас хойш миний пэйж хуудсан дээр бол ерөөсөө бестселлерээ үргэлжлүүлээч ингэж гэсэн захиа занаа бол одоо маш их ирсэн. Бас бестселлер гэж юу хэлээд байгаа юм бэ гэдгийг бас ойлгуулмаар байгаа. Тэгэхгүй бол нэг какагаар хийгээд болж байгаа. Тэр бүр амар юм яриад бестселлер гэдэг чинь номыг хэлээд байгаа маа. Тэр какагийнхаа номыг авъя дээр хамаадаг. Тийм бол би яагаад үгүй. Түүнээс бид нар бол одоо тэр бестселлерийг хийгээд үгүй л тоо. За энэ зүгээр намтар нэвтрүүлэг биш шүү дээ тийм яг ном гаргасан номыг уншаад номон дээр нь ингэж байлээ бестселлер болсон ном хамгийн их зарагдсан энэ номон дээр ингэж байгаа шүү гэдгийг л одоо бид нар ярьж өгж байгаа манай найруулагч нар бол одоо тэгээд дүрс мөрсийг бол одоо бас сайхан харуулж байгаа тийм тэгэл
Энэний бас ялгааг нь хэлж өгөхгүй бол бас болохгүй санагдаад байгаа нэгдүгээр. Хоёрдугаар дараа хамгаа сони юм ярихад сая надтай манай нэг найз дүүхүү уулзсангуудаа надад Криштиану Роналдогийн Манчестерт ирсэн түүхийг арай жоохон буруу ярьж өгч байгаа байхгүй. Бид нар нодлон Сэр Алекс Фергюсны ном дээр Криштиану Роналдог яаж Спортингээс авчирсан талаар бол нэг дугаар дэлгэрэнгүй ярьсан. Тийм тэгэхээр бол одоо ер нь өнөөдрөөс эхлээд бестселлер гэж байгаа байна, урд дугаар байгаа байна гэж бодож байгаад манай амгаагийн тавьсан, YouTube дээр тавьсан тэр 10 хэдэн дугаар чинь бүгдээрээ байгаа. Та нар Кириллээр хөлбөмбөгийн бестселлер гэж явж ороод өмнөх дугааруудыг үзвэл бүр гоёчж магтгүй гэж хэлэх гээд байна л та. Тэгэлгүй яг. За тэгээд манай нэвтрүүлгийн гол зорилго бол та бүхэндээ хамгийн шилдэг номнуудыг одоо түүрчлэн. За тэгээд манай Балжаахын амттай харин дээр оруулж ярих энэ гол зорилгодоо байдаг юм аа үзш. Ингээд Мессигээр өнөөдөр нэвтрүүлэг маань эхэлж байна. Манай нэвтрүүлэг явна. Тийм учраас бүгдээрээ Лионел Андерс Мессигийн намтартай хамтдаа танилцчаад тэгээд студид эргээд уулзах болно. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг эхэлж байна үзэгчтэй. Лионел Андрес Месси Кучитини 1987 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Аргентин улсын Санта-Фе мужийн Росарио хотод Хорге Мессигийн 4 дахь хүүхэд болон мэндэлсэн байна. Тэрээр Родриго болон Матиас хэмээх хоёр ахтай бөгөөд мөн Марио Сол хэмээх эгчтэй. 5 настайгаас эхлэн Месси аавынхаа засахжуулдаг Грандоли клубт дэлсэн орж хөлбөмбөг тоглох боллоо. Улмаар 1995 онд Месси Росарио хотын Newell's Old Boys клубын актен дэлсэн байна. Ингээд клубын хүүхдийн багт Месси элсэн орсноос хойш Newell's Old Boys клубын хүүхдийн баг 87 оны Мишунууд хэмээх хочоороо нутагтаа алдаршин дараагийн 4 жилийн хугацаанд ганцхан удаа ялагдал хүлээсэн билээ. Харамсалтай нь 11 наснда Месси өсөлтийн дутагдлалд орсон. Ингэснээр их хэмжээний эмчилгээний төлбөр шаардах Мессиг өөрсдийн багт авах клуб олдохгүй байсан юм. Ялангуяа Аргентины шилдэг клубуудын нэг River Plate түүнийг сонирхож байсан эмчилгээний төлбөрөөс болж авахаас татгалзсан билээ. Тухайн үеийн Барселонагийн спортын захирал Карлос Рикшач ирээдүйн дэлхийн 4 удаагийн шилдэг хөлбөмбөгчний авьяасыг олж харснаар Барселонд хот руу Месси аавын хамт явсан билээ. Улмаар 2000-аас 2003 оны хүртэл Барселонагийн залуучуудын багт 30 тоглолт хийхдээ Месси 37 гол оруулсан. Ингээд 2005 оны 9-р сарын 27 оны өдөр аврагуудын лигт Лионел Месси Барсагийн үндсэн багийн өмсгөлтэй анхны тоглолтоо Италийн Удинезе багийн эсрэг хийсэн юм. Улмаар тэр үлрэл Лио 17 тоглолтод 6 гол оруулжээ. Дараагийн үлрэл буюу 2006-аас 2007 онд Месси 3 сарын хугацаанд бэртлийн удмаас талбайн гадна байсан ч гэсэн 26 тоглолтод 14 гол оруулж амжсан. Ингээд 2008 оны улирлаас Роналдиньо багийг орхисноор Месси 10 дугаарыг зүгүүлсэн юм. Месси одоогийн байдлаар Ла Лигт 6 удаа, Копа дель Рейд 3 удаа, Испанийн цомд 6 удаа, аврагуудын лигт 3, Супер цомд 2 удаа, клубүүдийн дэлхийн аврагад 2 удаа Барселонагийн хамтаар төрүүлээд байна. Шигшээ багийн хувьд 2008 оны Олимпиад алтан медаль авсан бол 2007 оны Америкийн цом болон 2014 оны дэлхийн аврагаар аман хүзүүнд оржээ. Харин түүний хувийн амжилтыг дурдвал нэг номч эс хүрэлцэх бизээ. Товчхондоо Месси дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөр 2009, 2010, 2011, 2012 онуудад дараалан шалгарснаас гадна 3 удаагийн Европын алтан шахаг хүртээд байна. Ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг маань үргэлжлээ та бүхэндээ хүрж байна. Сая бүгдээрээ Лионел Андерс Месси гэж хинбэ гэдэгтээ товчхон танилцаад бол өнгөрлөө. Мэдээж түүний багнаас хаана өнгөрсөн 1987 онд төрсэн Аргентин залуу өнөөдөр хөлбөмбөгийн оюун оргилд бол суусан байгаа үзэж. Ингээд болж байхдаа бүгдээрээ ярианда орцгоё. За өнөөдрийн ном маань Лука Кайолигийн одоо бичсэн номоор бол бид та бүхэндээ бестселлер нэвтрүүлгийг үргэлжлүүлэн хүргэж байгаа. Ингээд Балжаахын уншсан тунгааснаар одоо яаж бичсэн байна? Номыг юу уншаад ямар шуухан санагдав. Өнөөдөр бол багнаас гэдэг сэдв хамгийн ихний дугаараар явж байгаа тийм ээ. Ерөөсөө энэ номыг уншингууд ерөөсөө ингэж бодож жилээ л дээ ерөөсөө. За бестселлер хийхин тулд бол ерөөсөө юу яа. Ер нь бага насны амьдрал хүндрэл биш. Бэрхшээлүүдийг бол түлхүү ярьж өгөө. Түүнээс өнөөдрийн галзуурч байгааг бол одоо мэдээж манай редактор найруулагч нар бол одоо төгсгөлийн дугаарууд дээр бол одоо бас баримттайгаар бол одоо оруулж ирэх бах. А миний ярих юм бол ерөөсөө бага насны хүндрэл бэрхшээлүүдийн талаар бол одоо ярья. Хүмүүс мэддгүй юм. Мэддгүй юм. Хөшгөний ард
Ерөөсөө Мессиг ерөөсөө би ч одоо тайлбар дээр наад чи төрцөн амт шүү дээ гэхээр яг л ийм л төрцөн юм ойлгоод байгаа байхгүй. Уучлаарай тийм биш. Бас тэр чинь тэгэд төртлөө бас нэрэ 80 юм болсон байгаа юм чи. Яг ингэж гүйтлээ 80 юм болсон байгаа шүү наад чинь бол ерөөс. Тэр талаар л ярьж өгье. За аваргуудын лигийн түүхэнд Лионел Месси одоо бүх цаг үеийн рекордыг эзэмшиж байгаа. Түүний гол бол хэд хүрээд дуусгах ёстой цаг хугацаанд битгий шүү дээ. Харуулж өгөх баг. За тэгээ хамгийн том тэмцээний шилдэг мэрэгэн бууч Испани бүх цаг үеийн мэрэгэн бууч. За оруулсан гол одоо тэгээд эвдсэн рекордуудыг нь тоолох юм бол одоо тоолж баршгүй. За одоо тэр тухай чимээ юм. Энд яриад байвал одоо өнөөдөр чи ярина одоо тэгсэн гэж яриад. За ингээд баг наснаас яриад. За баг нас ярив. Ерөөсөө 1978 оны 6 сард хоёр залуухан хос хормоо хийсэн байна. Энэ бол одоо Хорхе гэдэг залуу Селия гэдэг бүсгүйтэй бол одоо хором хийсэн. 78 оны 6 сард. Энэ бол ерөөсөө энэ хоёр бол одоо Мессигийн аав ээж хоёр гэдэг нь бол одоо тодорхой. Яг хором хийхэд бол одоо Аргентин даяар аз жаргал бол одоо бэлгсэн. Яагаад гэх юм бол Месси төрн гэдэгтэй биш. 78 оны хөлбөмбөгийн дэлхийн аврал шалралт тэмцээн Аргентинд болж Аргентин алтан медаль авч бол одоо улс орн даяар одоо цэнгэлийн манлайг атгаж Монголоор ярих юм бол 200 жил дарлагдсан манжин нарлаас чөлөөлөгдсөн луга адил тэр нөгөө нэг айхтар сүрхий дайн байлдаанууд нь дуусаад дотоодын хямрал нэмээ тэрийг мартаад яг нэг юм шин ирэн үе рүү орж ирж байхад бол одоо аав ээж хоёр нь одоо гэрэлсэн. За Мессигийн аав бол одоо гангийн үйлдвэрт нэг хилцийн нарга бол одоо тийм ажилтай. Ээж нь бол одоо сорон үйлдвэрлэх цэхэд ажилладаг. Ингээд энэ хоёр маань бол одоо гэр бүл болоод үр хүүхэдтэй болцгоогоод тэгээ Месси бол айлын том нь бол биш. Месси чинь 78 онд гэрэлсэн гэр бүлээс 87 онд тэгэхээр 9 жилийн дараа гарсан тийм үү. Дээрээ ах эгчтэй одоо болж таарж байгаа хоёр ахтай. Ингээд Месси маань 87 оны 6 сарын 23-нд Месси одоо нарт ертөнцид мэдлэхээр болоод эмнэлэг төрөөд ирэхэд бол одоо эдний гэр бүлийг бол таагүй мэдээ өгцсөн. Энэ хүүхдийн одоо ихийн гидсэн дэх урагт бол одоо гажиг байна. Тийм учраас одоо манайхан бол одоо нэг зүгээр хар яриагаар нэг гардаж төрүүлэн энэ төр гэж яриад байдаг юм. Тэр нэг авчиргаар татаж урьж ингэж төрсөн хүүхэд бол одоо ер нь төрөлтийн явцад эмгэг согог гэмтэлтэй байх тохиолдол элбэг байдаг гэд 6 сарын 23-нд бол одоо эмнэлэгт ирэхэд бол одоо маш тийм таагүй мэдээ эднийхийг бол угтаж авсан байгаа. Тэгээд 6 сарын 24-ний өглөө үүрийн 4 цагт бол одоо их үүрэ хоёр бол одоо яг хорвогийн жамаар хоёроос салж бол одоо тэгээд эсэм минь бол одоо Месси, Лионел Андрес Месси гэдэг хүү бол одоо мэдлсэн. За мэдлэгтэй бол одоо манай хүн чи одоо юу гэдэг вүлээ 3 кг жинтэй 47 см-ийн нэг ийм хим одоо ёстой нэг халуун сав шиг нэг жижиг юм. За тэгээд улаан лойл шиг нэг час улаан өнгөтэй хүүл бол одоо тэгээд нахтарвал мэдлсэн өнөө цагийн яг үлдэн мөгчин Лионел Андрес Месси гэдэг чинь энэ явж байна шүү дээ. Ингээд ерөөсө төрсөн цагаас хойш ерөөсө тийм асуудалтай тулгарсан байгаа. За тэгээд Мессиг 4 настай болонгууд нь бол одоо гэрийнх нь шууд юу өгсөн. Хөлбөмбөгийн бөмбөг бол одоо уламжлал ёсоор дуусгасан. Эмээ нь бол одоо ахыг нь хөлбөмбөгчин болгох гээд бол одоо тэр секс дугуйланд бол одоо авч явдаг байсан. Гадаа шорон талбай дээр тоглодог байсан. За ингээд энэ үед юу яасан? Месси ерөөсө 4 настай байхдаа тэгээд бөмбөгтэй өөрөө ганцаараа тоглодог байж байгаа 5 настайдаа яваад очсон чинь 6-7 настай хүүхдүүд тоглож ийн гинэ нэг секцэн дээр. Тэгээ ахын тоглоулахыг ингээ хараад ингээ хийжсэн чинь Месси чинь ерөөсөө эхний тоглолтын дээр нэг хүн дутаад ангууд миний хүүг оруулчаач гэсэн чинь за тэгээд унж очичод уулаад авах юм бол таарын даагаараа гэж хэлээд асгажуулагч нь тоглол бөмбөг өгсөн байна. Бөмбөг аваад Месси ерөөсөө олныг алмаар болсон. Энэ хөлбөмбөгч Месси бол одоо ерөөсөө яг нэг бурхнаас төрсөн амтаа ингэж яриад байдаг юм. Тэр бөмбөг эзэмшлтийн тал дээр бол ерөөсөө ямар ч асуудал байхгүй байсан. Хараа багасаа. Тэгээ ерөөсөө Месси ч өөрөө солгоо хөлтөө солгоо хүүхэд байсан. Тэгэл 9 нас хүртлээр бол одоо голын баяр жаргал хожигдлын одоо гайхамшигыг бол одоо мэдэрж явж байгаа. Хамгийн аюултай юм нь бол одоо тэгээд ёстой нөгөө сэрмэн тэнгэрээс аян гэрэлт буулаа гэдэг шиг ерөөсөө 9 настайд нь бол ерөөсөө Мессиг бол гэрийнхэн бол мэдсэн байна. За энэ дээр бол одоо 9 Оросарио гэж тэр төрсөн хотынх нь эмнэлгийн одоо булчирхай дотор
бидний клиникт бол одоо авчид нэг эмчд бол үзүүлсэн байна. Тэгсэн шин за энэ бол ерөөсөө өсөлт нь бага байна, бусдаасаа бага юм байна гэдгийг бол мэдчихээд тэгээ маш олон удаагийн тандалт шалгалт нөгөө манайханаар ярьдгаар тестээр ингээд үзээд ингээ яваад байсан чинь ерөөсөө өсөлтийн дааврын дутагдaltaй гэсэн юм онш гарч ирсэн. За өсөлтийн дааврын дутагдaltaй гэсэн энэ оншийг бол одоо яаж эмчилдэг юм бэ гэхээр бол одоо энэ өвчнийг бол ингэж эмчилдэг юм байна. 3-аас 6 настайд нь 6-аас 9 настайд нь 3 жил ерөөсөө тасралтгүйгээр өдөр болгон нэг тариа хийж явах ёстой. Энэ өдөр болгон хийдэг яг тэр өсөлтийн үед нь өдөр болгон хийдэг энэ тарианы жилийн зардал нь Аргентинаар бол одоо 600 мянган песет буюу Америк доллараар шилжүүлэх юм бол 100 мянган доллар. За ингээд Месси бол одоо айгүй хожуу мэдэгдсэн өсөлт асуудалтай гэдэг нь мэдэгдчихсэн метр 20 эдхэн санжийн өндөртөө хүүхэд байсан. Тэгэнгүүт за ерөөсөө болохоо байлаа гэж 9 настай хүүхчүүд метр гэхэр нэг идэд таних юм байд тарах гэдэг. Тэгэнгүүт ерөөсөө за болохоо байлаа гэд ингэсэн чинь ерөөсөө ямар асуудал үүссэн гэхээр Мессигийн аав нь бол одоо эрүүл мэндийн даатгал төлдөг байсан. Хүүхэд нь насанд хүрээгүй бол Аргентинд бас аавынхаа даатгалаар бол одоо эмчилүүлдэг юм байна. За ингээд даатгалын эмчилгээ явагдаад ирсэн чинь одоо нөгөө даатгалын газрууд бол одоо ерөөсөө үгүй гэж бол одоо ихэлсэн сүулдэ. За одоо болио. Одоо биднэрт одоо мөнгө төгрөгөө авахгүй улс орон хямралаа. Аргентин угаасаа эдийн засгийн асуудалтай орон. Тэгэнгүүт ерөөсөө болохоо байлаа инглээ тэглээ гэд тэгээ нөгөө англитай ч бас нэг арлын төлөө байлдаа хийгээд ингээ эдийн засаг бас нөгөө Фолкландын арал үлээ ямар ч юм бэлээ. Тэгээд тэр ингээд муудалцаад ингэжсэн. Тэгээд ерөөсөө даатгалын газар бол одоо тэрийг мөнгө өгөө бол зогсоосон. Нөгөө анхных нь New Old Boys гэдэг баг нь New Old Boys зүйлүү тэр баг нь болохоор ерөөсөө нэг хэсэг хугацаанд мөнгө өгж яснаа тэгээд бол одоо зогссон байгаа юм л да. Аргагүй шүү дээ тийм баян тэр үгүүдийг эдгэрэх үгүүд бол бүүм тийм. Энэ өвчин болоо шүү дээ. Хамгийн сонирхолтой нь 20 сая хүнд нэг тусдаг гэж байгаа. 20 сая хүнд. 20 сая хүн гэхээр одоо Монгол 3 саятай өнөөдөр болж ийн гэдээ одоо яриад байх шиг байна. Монголыг 7 нийлүүлээ. 7-ны нэг л хүн. Тэгээ энэ бол ерөөсөө ийм л өвчин байдаг. Тэгэнгүүт ерөөсөө асуудал бол одоо ерөөсөө улам л хүндрэж эхэлсэн байгаа юм л та ерөөсөө яад юм бэлээ гэж. Тэгээ хийжсэн чинь Росарио хотод ерөөсөө яг тэр Мессигийн амьдардаг төрлөх хотод бол ерөөсөө Аргентины алдарт клуб Ривер Плейтийн актем нэгдсэн юм байна. Тэгэнгүүт Хорхе Мессигийн аав нь ерөөсөө актем руу хүүгээ аваад очсон чинь за танай хүүхэд энийг бол бид нар бол эмчилж болно. Бид нар New Old Boys багтаа бид нар бол одоо муудалцмааргүй байна. Тим анхныхаа багаасаа зөвшөөрлийн бичиг аваад ирээ. Тэгхийн бол бид нар бол одоо оруулж өгөө. Мессиг. Тэгээд ингээд юунд өөрийнхөө багт аваад эмчилгээг нь бид нар үргэлжлүүлээд ингээд явъя. Тэгээ нөгөө тэр хооронд ингээд эмч докторууд уулзаал тэгээд асуув энийг авчихар болох юм уу болохгүй юм уу өнтер гэд тэгэнгүүт болно гэд тэгсэн бэлгүй бодвол тэгсэн чинь нөгөө New Old Boys-ийнхэн болохоор гээгүй бид нар өөр юм зарахгүй бид нар эцсийн хүртэл үзнэ. Али та нар нэг 2 сарын дараа эм дарааг аргалж ял да одоо ингээд мөнгө ороод ирнэ одоо нөгөө л өнөөдрийн Монголын юу мөнгө орж ирэхээр цалин бууна гэдэг шиг л одоо тэгэл мөнгө орж ирнэ ингээ байж байгаа ч ерөөсөө харанхуй яваад байдаг. Харанхуй ингээл ерөөсөө яваад байдаг. Тэгээ явжсэн чинь нэг өдөр их сони юм болсон гэж байна. За. Тэр хөлбөмбөгчдийн 8 эрхэлдэг Марка гэдэг компани нэг Мартин Монтеро болон Фабиан Солдини гэдэг хоёр нөхөр Мессигийн аавдар дахин ороод иржээ. Манайхаар ярих юм бол одоо хоёр ченж хөлбөмбөгчний хоёр ченж. За танад ч янз бүрийн хүү байна. Бид хоёр одоо ерөөсөө хүүгийн уучрыг болоод байгаа. Бид хоёр бол ерөөсөө та нар харж Аргентин гэж ийм жижиг юм бид нар бол ярихгүй. Биднэрт бол одоо Милан байна, Барса байна, Манчестер байна, шууд Европ руу, Ювентус байна, хаашаа явах юм. Реал Мадрид ч байна ерөөсөө. Европ руу гарах та нарыг гэдэг. Ингээд төмгүүд нь Мессиг аваад одоо битүү тийм ачин золигийн юм яриад. Бид хоёр хүүхдийн чинь бүрийн эрх төлөөлөгч агент нь болчихё. Тэгээ бид хоёрт энэ эрхийг өгчхөө. Тэнгүүд гүү энэ ялхаа амтныг өвчтөө зовлонтой амтныг өстө тийм юм байхгүй. Би өөрөө өстө харж иж энийг юу яа. Тэгээ хийжсэн чинь за тэгвэл өстө нэр
худлаа гэвэл бодхорыг харж байгаа. Тэгэнгүүтээ бараг хажууд нь сууж байгаа шууд Барсад нэг нөлөө бүхий нэг өөрөөсөө арай том бас нэг ченжер үе иржээ. Одоо ерөөсөө бараг л даа хүрээгийн машин зардаг ченжер үе ирсэн байгаа учраас одоо энэ жижиг захаас хөдөөнөөс тэгэл байх. Нөгөө төгчийн үе хагаад тэгсэн чи Барса хүрээдэр үзийгээд хин Барсагийн нөгөө нэг дасгалжуулагч энэ төр байсан бас нөгөө Карлос Рексач гэдэг нөхөр спортын захирал нь байсан, техникийн захирал байсан. Тэр тэгсэн чи бодсон байгаа. Аргентин бол үнэхээр ганган хүүхэд байна. Нөгөөд бол чи бичлэгийг барьж чи үзүүлчихгүй нэг бага насных нь чи бүүн бүтэ арчсгаа марчсгаа ямар амар юм бэ. Энэ өвчнийг гаргаж болдгоо гэсэн нөгөөд бол бас Барсагийн өвч нар болно энэ төр гингүүд Рексач. За намайг яваад очихоор наад хүүхд чи айгүй л ханаад хөвцөн мөрцөн гэд бөө явдал чиргэтэл болно. Та нар хүүхдээ манад шалгуулъя гэж байгаа зүгээр хаваад ир. Тэр мөнгө төгрөгийн та нар зохицуулаад нааш нь хаваад ир гэж хэлээд 2000 оны 9 сард Месси хүүгээ дагуулаад Хорхе Месси аав нь гараа туутжээ. Нөгөө хоёрын чинь нэгийг дагуулаад тэр Салдинигийн дагуулаа явсан гэдэг баха. Фабиан Салдинигээр нь газарчлуулаад тэгэл Барселона хотод бол ирэхгүй юу. Барселона хотод хүрээд ирсэн чинь хүүхдүүдтэй бэлтгэл хийлгээд ингээд тоглуулж юм гин. Нөгөө Карлос Рексач гэдэг чинь нөгөө уулзъя л да гэдэг чинь байхгүй. Сидней Олимпиад явцсан. Нөгөө төч нөгөө Камерун төрүүлдэг, Самуэль Ето төрүүлдэг Сидней Олимпиад. Манайхаас ч нэг Гүндгмаа Бүрбаатар хоёр нэг тав давтдаг үгүй яадаг. Нөгөө Олимпийн нөгөө 21-ээс доош насныхныг хараад тэнд ангуучлаад хэнийг авдсан билээ гэж хараад Мессиг мартцсан. Тэгсэн чинь 14 хоногийн дараа Олимп дуусан. Тэгэхээр Рексач ирнэ. Тэгэхээр бол одоо юу яа. Тэгээ нөгөө Рексач ч одоо том ч хүн арга байхгүй 14 хоногийн дараа ирж гин Мессиг үзэх гээд ирж гин эренгүүтээ бараг онгоцны буудлаас Месси эдтэй үлээ гэсэн 13 та гэсэн 14 15 насныхныг цуглуул шууд тэдний өдөр тоглуул би очиж харна. Тэгээд ерөөсөө Рексач бол ерөөсөө ингэсэн байгаа юм. Ерөөсөө онгоцны буудлд буухтаа тэгж уцтаад маргааш өглөө одоо 11 цагт гэсэн юм уу да одоо миний ойлголтоор бол тэгэл 11 цаг яг 11 болж явахт бол яг тэр бэлтгэлийн баазын гадаа ирж зогсоол. Яваал ороход 2 хогийн тоглолт бол заагдсан цагтаа бол эхэлсэн байсан гэж байгаа. Рексач 5 минут хоцорч ирээд талбайн хагасыг ингэж тойроод цаагуур нь яваад дасгалжуулагчийн дэргэд очиж суухад 7 минут болсон гэж байгаа. За ерөөс энэ 7 минут шийдвэрээ гаргаж ийн гэж шүү цаач. Ерөөс ингэ зүгээр ингэ талбайн захаар ингэ явахад Месси бөмбөгөнд 2 өрсөн байна. Тэгэхэд ерөөс 2 өрөхөд шийдвэрээ гаргачаад дасгалжуулагчийн дэргэд суугаад ямар хуу байна да гэсэн чинь дасгалжуулагч нар та өөрөө харахгүй юу даа гэсэн гэж. Тэгэнгүүт ерөөсөө мань хүн юу яасан байдгийн байна л та. Ерөөсөө шууд гэрээ хийн. Ямар ч үсэн хүүхдийн багт бол байлгана. Тэгсэн чинь Мессигийн аав урдаас амар олон шаардлага тавихгүй юу. Одоо бид нарыг ажилдаа болгоно, Мессиг сургуульд оруулна, бид нарт орон байр ингэж өгнө, ингэн бид нар бол одоо хүн танихгүй юу ч мэдэхгүй энд бид нар яаж амьдрах юм. Бид нар бүх мөнгөө Мессигийн зардалд ингээ эмчилгээний зардалд ингээ өгсөн. Манай гэр бүл бол одоо ер нь айгүй хэцүү байна. Тэгэнгүүт Рексачийн толгой дээр байна шүү дээ. Амар юм орж ирсэн байгаа. Мессиг ахгүй байх шалтгаан нь нэгдүгээр гадаад хүүхэд. Гадаад хүүхэдтэй хизээч гэрээ байгуулж болохгүй гэсэн бас нэг Испаний шахууны тийм хөлбөмбөгийн холбооны дүрм шиг юм тухайн үед байсан байна л да. За гадаад хүүхэдтэй гэрээ байгуулж бага насны хүүхэдтэй гэрээ байгуулж 10 гэрийнхэнд нь тэгж аймаар хөрөн мөнгө цацаж болохгүй. Наад хүүхэд чинь хөл өнгөчн болооч үгүй ч үү. Энэ хооронд 13 настай хүүхэд 20 нас үржиж хөл өнгөчн боллоо гэж бодъё. 18 хүрлээ гэж бодъё. 5 жил. Энэ 5 жил сурлага нь сонирхол нь өөрчлөгдөөд янз бүр болчих юм билүү. Тэгээд 3 дугаар асуудал. Арга гэрийн проблем бол ерөөсөө амар их. Арга гэр шүү дээ. Аав ээж нь бүгдээрээ ирнэ. Нөгөө дагуулж явдаг эмээ нэр нь аюул ярьж байгаа. Нөгөө тэтгэр шилжүүлнэ энэ төр гэдэг Монгол шилжил төлөвлөгөө хийхэд ямар байдаг вүлээ. Арга гэрийн орон байрыг шийднэ. Тэгээ хамгийн сүүлд нь өвчтөө хөхт. Энэ бол өстой бөөн том асуудал. Тэнгүүд Рексач бол одоо ингэсэн байна л да. За ерөөсөө юу вэ? Бид нар ерөөсөө гэрээ байгуул. Та нар ерөөсөө нэг явчаад нэг хүрээдэр бид нар тэр хооронд чинь энд бол ерөөсөө
асуудлыг асуудлыг бол одоо яриадах. Тэгээ Аргентиндаа буцаж очичоод байжсэн чинь Мессигээс асууж гэн. Аав, минийх одоо яах юм бэ? Тэрлүү явах юм уу яах? Тэрлүү явна гэдэг бол бөөн эрсдэл. Цаадуул чинь учир зовлонгоо хэлж байна. Чи бид нарыг дардан замаар бол авахгүй юм байна. Нөгөө л мөнгөгүйгийн л хөрхий зовлон. Мөнгөтэй юм бол өөрөөсөө барь төрүүлсэлж аваад баг. Манай хүүхдээ зүгээр л нөгөө Барсагийн актив чи юу лээ? Тэрэндээ оруул. Ламасия. Нөгөө тэрэндээ оруул гэл бид нар ажил төрлөө олоо хийж нэчиндэл ингэ ш. Тэг чи ерөөсөө нөгөө мөнгөгүй болж бүх мөнгө нь дуусж байгаа. Ингэсэн чинь яг нөгөө Ибрагийн аргыг хэрэгэлсэн байна. Нөгөө хоёр нөгөө анх орж ирсэн хоёр чинь. Тэнд очиод ингээд удаад дөрөөсөө авахгүй байгаад харан одоо нэг намар буцаж явчаад хавар нь үүл цаасар магаансар монголоор бол өнгөрж гин. Тэгэнгүүт нь бараг Мартад өгөж гин. Тэгэхээр нөгөө хоёр чинь давж. За Рексач яах юм? Реал Мадрид төс тас болсон. Одоо Реал өнөхөр л ухаалцдаг гин одоо тэгээд Реал Мадрид төс тас болсон. Одоороо авахгүйгоо хэл. Гэт нэг юм нэрээ аягтай тэр Барсагийн нэг зочдуудад одоо ингээл зочдуудлын ресторанд уулзаал занаш. Одоо яах вэ? Тэгсэн чинь Рексач бодцсон байсан байна л да. Ер нь их мундаг хүн. Тэгээ өдөр хоног хожоод бас тэр имчилгээг өөрөөсөө хийж байдлыг ажиг баахан доктор судлаа явуулсан. Тэнгүүд л урдаас нь шууд зайл үзэг цаасны юм байна. Юу ч баг. Аль зөөгч нэг балаа гэдэг маш. Зөөгчөөс балаа аваад салфеткин дээр анхны өрөө тэгж байгаа. Тэр салфеткичд балжиг бүр гоё хийсэн байлээ. Бараг 0-ын цаас гэсэн байгаа шүү. Ер нь мэдхгүй одоо салфеткил 0-ын цаасны дайтай салфетк гэж ярьж байгаа. Тэгвэл ширээн дээр хоолны ширээн дээр 0-ын цаас байхгүй бодрохоо. Би дэрийг салфетк гэж орчуулдаг. Салфетк. Тэгвэл за салфеткин дээр одоо нэг өнөөдрийн манай салфеткин дээр бичүүл үзэг гарахгүй шүү дээ. Бараг яаж нэг сохор хазар гарсан. Бүр тэр юм байдаг шүү дээ. Айгуу гоё. Ямар ч асуудалгүй. За ямар ч асуудалгүй. Бараг л орсоор бизнес проблем гэсэн юм шиг байна. Тэгээд бид нар өөрсдөө одоо гэр бүл рүү гэрээ явуулах гэж бэлтцсэн байгаа. Бэлтлээ. Одоо ерөөсөө би эндээс явж чиж бэлтлээ. Нөгөө чейнж санаа зовлтгүй. Нөгөө хоёр чейнж чи магнагаа агартлаа хоёрлоо. Тэндээс чинь одоо хөрх юм нь ашиглаад авах мөнгө авах. Яг үнэ ажил нь тэр юм чиндээ. Ингээд нэгдүгээр дугаар дуусгах гэж юм л да би хандлаа. Тэгээд ерөөсөө нөгөө хоёр чинь нөгөө Аргентин дууд шүрмсээр ярьж гин. Тэгээд нөгөө Мессигийн гэрийнхэн ч бөөн аз жаргал болоод түгшилтийн байдалтай яана тэгээ явуул хэдүүлээ явах юм яах юм гэл ингээд Мессич бөөн баяр болоод ингээд байжсэн чинь хоёр урилга дахиад ороод ирсэн. Хоёр хөдөлмөрийн гэрээ. За тэгсэн чинь нэг хөдөлмөрийн гэрээнээр нь өдрөөсөө түрээслэх байшингийнхан зураг мургийн дартсан аавыг нь 40 мянган фунтын одоо бараг тэр хүүхдээ харгалзаж ингэж юу яасны зөв аавд нь 40 мянган фунтын тэтгэлэг олгох юм юу та аавар нь бас нэг өөрхөн ажил хийдэг. Аав нь бас нэг зарим их сурвалж дээр ах мах нь бас нэг аав нь бас нэг жижигхэн бас сонирхогчийн дасгалжуулагч ч үүж магадгүй юм шиг үлээ шүү дээ. Бас цаадахч аав нь том ах нь бас гайгүй нэг хөлбөмбөгчөн энэ төр. Тэгээд 40 мянган фунтын салин өгнө эмчилгээний зардал бол ерөөсөө ямар ч асуудал байхгүй. Эмчилнэ өдөрт хийдэг нэг тариагаа бол ерөөсөө хийн 365 удаа зүгээр хатгуулна гэдэг бол жоохон хүүхдэд нэр үнэхээр амар юм билүү. Тэрэндээ Месси бол ерөөсөө шаардлагагүй байсан гэж байна. Чи дааврын өсөлтийн дутагдaltaй байна гэдээ хэлэхэд тэр эмчийн ярилцлага наанам дээр чи зүсэн ч өөрөөгүй гэж байна. Яаж эмчлүүлэхийн л ухааны тэр жоохон хүүхдэд удаас нь тэгж хэлсэн гэж байна. Тэгээд ерөөсөө хоёр урилга хүлээж аваад та хүүхний нислэгийн хийж ийн байна гингүүт 2001 оны 2 сарын 15-ны өдөр Мессигийн гэр бүл суусан онгоц Барселона хотын саарл тэнгэрээс доошлж газар дуваа гэж намд байгаа заяа. За ингээд одоо баг нас бол ерөөсөө ингээд дараагийн зовлон эхэлдэг. Одоо яах вэ? Ирэх нь бол ирсэн. Дараагийн зовлон тэгээд дараагийн дугаар дээр ярдیں۔ Гэж бодоод тэгэлгүй яах вэ? Ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг маань та бүхэндээ нэг жилийнхээ ойн баярыг одоо тохиолдуулан Лука Кавеллогийн одоо бичснээр Лионел Мессигийн номоор эхнийхээ дугаарыг хүргэж байгаа. Одоо бүгдээрээ сая бол бид нэр баг насны тухай бол хангалттай мэдээллүүдийг та бүхэндээ хүргэлээ. Баг нас яаж явсан талаар бол ярьж өглөө. Одоо ингээд
бүгдээрээ Месситэй бас холбоотой хүмүүсийн мэддэггүй нэг 10 сонирхолтой баримтыг үзчихэд тэгээд эсвүүдээ эргээд уулзвал манай нэвтрүүлгийн эхний дугаараар ерөнхийдөө жаргах төхөж байна үзэгчтэй. Мессигийн талаарх 10 факт. 10 дугаарт Месси Итали гаралтай хүн. Түүний өвөө Анхело Месси 1883 онд Италиас дөрвүүлж Аргентины Росарио хотод суурилсан юм. 9 дугаарт түүний аав Хорге үйлдвэрийн ажилчин Эд Сиелиан хагас цагийн цэвэрлэгчийн ажил хийдэг байжээ. 8 дугаарт Мессигийн өсөлт 11 настайдаа өвчний улмаас зогсож эхэлсэн. Тухайн үед түүний сарын эмчилгээний хэлбэр $900 байсан юм. 7 дугаарт Мессигийн Барселонд байгуулсан анхны гэрээ Селфеткин дээр хийгджээ. Барселоныгийн спортын захирлаг Карлос Рехшач түүнийг алдахын тулд гартаа баригдсан Селфеткин дээр анхны гэрээг нь бичсэн гэдэг. 6 дугаарт Мессигийн аавын хөсөлж авсан Фабиан Солини хэмээх агент түүнд нэг жүрж нэг теннисний бөмбөг өгөөд чи 7 хоног үүгээр бэлд би 7 хоногийн дараа бичлэг хий гэж хэлсэн гэдэг. Харин 7 хоногийн дараа Месси жүржээр 113 удаа теннисний бөмбөгөөр 120 удаа жонглоор хийсэн бөгөөд энэ бичлэгээ Солини Барселона клуб руу илгээснээр Каталоны клуб түүнийг өөрсдийн болгохыг хүссэн юм. 5 дугаарт 2005 онд Месси Испани иргэншил давхар авсан. Учир нь Ла Лиг тоглох Барселонагийн Европын бус тамирчны тоо хэтэрсэн байсан учраас Месси Испани иргэншил авч байж тоглох хэрэгтэй болсон юм. 4 дугаарт Испани хөлбөмбөгийн холбоо Мессид өөрсдийнх шигшээ баг тоглооч гэсэн санал тавьсан. Гэхдээ Месси үүнээс татгалзаж төрлөх Аргентины шигшээ багийг сонгосон юм. 3 дугаарт Месси өөрийн гэсэн Лионел Месси хэмээх санта бөгөөд үүгээрээ дамжуулан олон төрлийн нийгмийн төлөөх үйл ажиллагаа авч хэрэгжүүлдэг юм. 2 дугаарт Месси гол оруулчаад 2 гараа тэнгэрт халсан эмээ рүүгээ зааж өргөдөг. Түүний эмээ Мессиг баг байхад нь бэлтгэл рүү дагуулж явдаг байжээ. Харамсалтай нь Леог 10 настай байхад эмээ нь нас барсан юм. 1-дүгээрт Месси өөрийнхнэр Антонило Рокусотойгоо 2008 оны Барселона Спаньолийн дерби тоглолтын дараагаар болсон Карнавалын үеэр танилцсан гэдэг. Ингээд SPS-лээс эрхлэн гаргадаг хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг маань Lionel Andres Мессигээр та бүхэндээ үргэлжлэн хүрж байгаа. Бид сая та бүхэндээ эхнийхээ дугаараар Мессигийн бага насны тухай байж байгаатайгаа хууч хөрлөлөө. Үнэхээр сонирхолтой гэхээсээ илүү бас илүү тийм зовлон гүнийг автуулсан ийм цаг үе бол байсан ойлгомжтой. Ер нь бол тэгээд хүн бол ер нь ямар ч хүндээ шууд нэг одоолон гэлздэг түүх бол хоор шүү дээ тий амьдрал дээр ч гэсэн. Яг тэр түүх бол давтагдсан байгаа юм байна. Тэгээд түрүүн бас би таны дундуур яриагч нараас таслахыг хүссэнгүй асуух гад нэг хэдэн асуулт бэлдлээ. Мессигийн одоо хөлбөмбөгчдийн хувьд бол мэдээлэл байдаг шүү дээ. Аав нь хөлбөмбөгч юм байсан, өвөө нь хөлбөмбөгч юм байсан. Мессигийн хувьд бол тийм зүйл байхгүй тий. Ерөөсөө энэ бол ерөөсөө Итали гэр бүлээс гаралтай. Аргентинч нэг баахан италичууд дөрвөж очингуудаа одоо нэг голыг хөндлөн гарсан гэдэг утгаараа Ривер Плет гэдэг одоо тэр нэг юм хөндлөн тууцтай баг байдаг шүү дээ тийм ээ. Энэ цагаачтай юм шиг байгаа. Тэгээ Мессигийн чинь ерөөсөө бүр элийн цолонцсон бол Итали улсууд бид нар Месси гэдэг болохоос энийг Италиараа бол бараг Месси гэх юм шиг үү. Италийн нэр чинь зээгээр явдаг шүү дээ. Месси Изикэл Лавизиг бол наад дээр чинь Лавици энэ төр гэсэн байгаа шүү. Одоо Парис Сен-Жермэний. Тэгээд ерөөсөө ийм тэгээ ерөөсөө тэнд очихоор ерөөсөө тэгээд ерөөсөө хөлбөмбөгч нь болохоос өөр тийм арга байлгүй юм шиг байгаа. Аав нь бол одоо мэдээж зүгээр нэг хүүхдүүдийн хэмжээний бол нэг дасгалжуулчихаар хөлбөмбөг дур сонирхолтой хөлбөмбөгийн клубт ажиллахаар түүнээс аав нь бол тэр гангийн үйлдвэртүүд ажилладаг цэгийн дарга хүн. Зүгээр гангийн үйлдвэрийн авраг шалралт тэмцээн гэвэл 10 номер зүгөө тууж явах. Шин тууцтай тууж явахыг баггүй л да цодны ирэмдээр одоо ирэмдээд яг үнэ тийм юм бэлээ. Ах нь бол хөлбөмбөгч юм. Хараг багаас тэгээд Месси болон хоёр ахынхан хувьд бол тэр хөлбөмбөгийн бэлтгэл сургуультанд авчирж явдаг байсан бол эмээн голчлон анхаарал тавьдаг байсан. Тэгээ бол одоо яг хэлэхэд бол Мессид бол тэр уурал бөмбөг залах бөмбөгтөө гүөх тэр дриблинг хийж явах финт дриблинг хоёрч бас хоёр өөр юм билээ шүү дээ тийм ээ. Нэг нь ингээд ороо хуураад авах нэг нь бас нэг залгаад зүгээр ингээд тороогүй. Энийг бол өөрөөсөө бурхан заяатсан. Хинч зааж байгаа. Өөрөөсөө багийнхан дасгалжуулагч нар ч хэлсэн гэл. Тийм л юм бэ. Тэгээд сонирхолж ярихад Кристиано Роналдо ч юм бол энэ багтаа зовтой явах байсан юм шиг. Яг Мессиг уншсан чинь. Эдрэж бүгдээр л ядарсан. Кристиано Роналдо ч юу вэ? Ерөөсөө бараг тасгал төрцсөн ерөөсөө тэгээд ерөөсөө
над Месси чинь өөр юм дэгэж Криштиано Роналдо шиг дэгэж ирнэ охид хүүхнүүдтэй зугаалцж орог үзээгүй чаавас өөрхөн өсвөр нь асуул өрөөсөө тэгээд шовтон эмнэлгийн орон дээр энэ тарианда гэсэн тэр нэг одоо амтны чи хинч таах үү те одоо амтны чи энд байгаа. Карлос Вальдес хүүхд байхад нь одоо гэж шоолдог үсэн гэж за улаан дуу чиж бас шалахгүй байвч чи өөрөө нэг гавтай алах юм шиг уншиж байгаа дор өөр үнэлээ. За ингээд нэгдүгээр дугаар хоёул энэ түрээд өнгөрүүлэхгүй те. За хоёр дахь дугаараа ямар сэдвээр хоёр дахь дугаар бол ерөөсөө ийм юм билээ. За Барсад ирэхтэн ерөөсөө бичиг баримтын бөө хүндрэл үүссэн юм байна. Ерөөс тэгээд энийг хэрхэн даван гарсан дахиад зовлон явах. Дахиад зовлон. Одоо ерөөсөө баг л зовлон. Мессигийн баг. Гэхдээ ер нь энэ ч гэсэн надад бас аягүй таалагдж юм байж байгаа. Тэр тэр хүмүүс бүх өндөрлөг бүх сайхан юм мэдэх юм шиг. Муу юм л хоёулаа ярьчих л да яах вэ? Яг нь ер нь тэгээд нөгөө өсгийн жаргал дүү бод гэдэг энэ өсгтөө зовцсон амтэн чи өөрхийн энэ насныхад зовлонг бол өөрөө бол туулцсан юм байна дөө. Одоо бол товчхон хэлэхэд бол ерөөсөө Мессиг бол ерөөсөө одоо зүгээр дандаа л жаргал угтахаар юм байна л гэж баг ойлгохоор юм байна. За. Үнэхээр гайхалтай. Ингээд Лионел Мессигийн гайхалтай номны бит хоёр бол хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгээ та бүхэндээ хүргэж байгаа. Мэдээж энэ ном маань бестселлер болж олон түмэнд бол хүргэж маш олноор зарагдсан байгаа гэдэг нь дамжиггүй. Цаашдаа ч гэсэн Месси өөрөө ном бичгт бол дэлхийд даяар бестселлер болох нь дамжиггүй юм. Ингээд бүгдээрээ энэ удаагийнхаа дугаарыг энд хүрээд өндөрлүүлцгээе. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг та бүхэндээ Лионел Мессигээр 3 дугаарыг хүргэх болно. 1-р дугаар хамт байсан бүх үзэгчдэд баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Үзэгч та бидний нэвтрүүлгийг хүлээсэн үү? Та дахиад нэг шилдэг хөлбөмбөгчний гайхалтай сэтгэл хөдлөм түүхийг сонсомоор байна уу? Тэгвэл бидэнтэй нэг хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг иргэн ирлээ. Энэ удаа бид дэлхийн шилдэг хөлбөмбөгчд болох Лионел Месси, Фрэнк Лампард нарын номыг танд уншиж өгөх гэж байна. Тайлбарлагч Балжинемийн хамттай яриа, сонирхолтой баримтууд, хэний сонсоогүй нууц мэдээллүүд эндээс задарна. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг Баасан гараг бүр